Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчиг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 46 дугаар хэсэг. Квантуны арим халах гол руу цэргийн хүчээр довтлох бэлтгэлэн хийж төмөр зам засмал замын асуудлыг шийдвэрлэх бүх асуудлыг нууцлж байлаа. Гэсэн ч энэ бүхэн нь цэргүүдийн дунд илэрхий болж байлдааны төлөвлөгөө боловсруулахад шаардлагадах судалгаа хийж байгааг цэргүүд мэддэг болсноор бодол төсөөллөн өөр хоорондоо ярих болсон юм. Исидо Сувда хоёр ойр зургийг хаман шимэн ярьж явсаар Жанжин сүмийг дайрав. Тэнд цэргийн хоорондын барилга байгууламж барьж эхэлснийг аживал Исидогийн ярьдаг хэд хэдэн дивиз нь Жанжин сүм дээр байрлах нь дамжиггүй байгаад мөст сүм дээрх материалын бааз нь цэргийн бэхлэлт инженерийн барилга байгууламжийн зориулалттай болохыг Сувда төвгүй мэджээ. Хөнгөн тэрэг Жанжин сүмээс цааш хурдалсаар засмал замдан орж төдөлгүй шугуйт голын гүүрээр гарч хандгайтын давааг чиглэлээ. Дардан замын баруун гар талд цэлийсэн уужим хөндөд хоёр нуур мэлтийн харагдана. Тэр нуур Дардан замын хооронд Японы цэргийн хуаран байрлжээ. Исидо-сан, энд бас юун цэргүүд байгаа юм бэ? Гэж Сувдаг асуухад цэргийн эсэх онгоцны хээрийн буудал байгуулах гэж байгаа цэргүүд байгаа юм уу? Гэлээ. Исидо-сан, тэр харагдаж байгаа нуурыг ямар нуур гэдгийм бэ? Гэж Сувдаг эмэгтэй хүний сониучхан шалгаамтгай байдлаар асуутал цаа талын том нуурыг нь цагаан нуур гэдэг юм. Харин наад жижиг нуурыг долд гэдэг юм да гэж мэдэм хэрэн хариулав. Сувда хандгайтын давааг давснаас хойш Исидогоос элдв юм шалгаасангүй. Харин замынхан явалтанд ядарч назоорсон дон үл мэтэг зөөрмөглсөн царай гаргаж нүдэн дутуу анин элдвийг бодсоор хан ширээ хотод ирлээ. Уулын бэлдвга энэ хотыг хан чандман хан ширээ гэж нутгийнхан нэрлэхийн зэрэгцээ. Хятадууд Таусо гэж нэрлэдэг болоо. Их хянганы нурууны давчуу хавцлыг бараадуулж тавьсан төмөр замын энэ өртөө хотхныг Япончууд сонирхож халуун аршин хотоос төмөр зам тавьж 1935 онд ашиглалтанд оруулснаар нутгийн хятадууд бөөгнөрсөн жижиг тосхон төмөр замын өртөө хот болсон билээ. Наган уулын хөндийг уруудсан хандгайд гол Монголын хэл хурч нөмөргийн голын цагаан арал хаваар халах голд цутгана. Хандгайд голын дагуу ногоо тарьсан агаад тэр ногооны захаас Монголын хэл хүртэл 6 бэрийн зайтай. Ногооны талбайгаас төдий холгүй Монголын хэлийн хараатуул дүнхэн. Исидо хан ширээгийн төмөр замын буудлын гадаа ирэнгүүт машинан зогсоогоод Сувда-сан, би зам явах пив аваад ирэх үү? Гэлээ. Зүгээрээ би өөрөө авчихъя. Хоёулаа буудлын руу оръё. Гэд Сувда машинаас буулаа. Хянганы сүрлэг нурууны өндөр уулс бүхий энэ хөндөд байгуулсан багахан хотын төмөр замыг уржинан ашиглалтанд оруулсан болохоор буудлын барилга нь тохилог болоо. Сувда Исидо хоёрыг буудалд орж ирэхэд хүн цөөн байлаа. Буудлын их танхимд байгаа хүмүүсийг аживал ихэнх нь цэргийн хүмүүс ажээ. Сувда галтрэгэн суух пив олгодог жижиг зонхны дэргэд очиод хан ширээгээс вангийн сүм хүртэлх пив авахтаа хайларын цэргийн төлөөлөгчийн газраас хийж өгсөн бичгийг үзүүлтэл хижээлдүү насны нэг хятад Сувдаараа сүрхий хараад пивг нь тэр дорон бичиж өглөө. Сувда пив авсны дараа Исидо эртхэн замд өгөхөөр шийдэж Сувда-сан, таныг би гаргаж өгөх үү дээ. Гэхэд Сувда, Исидо, чи эртхэн замд өгсөн дээрээ галтрэг мөд явахгүй л хориотж орхино гэд Исидото салах ёс гүйцэтгэлээ. Сувда Исидог явсны дараа буудлын гол танхимын хаалганаас холгүй байгаа нэгэн вандан сандал дээр суулаа. Буудалд цэргийн дарга нараас гадна төмөр замын ажилчид хөлхөн.
Японы хээрийн цагдаагийнхан буудалд орж ирээд зарим хүмүүсийн өнөмлөх бичгийг шалгах авч Сувдааг үл шалгахыг аживаас тэд зөвхөн цэргийнхнийг шалгах үүрэгтэй болол доо. Тэдний дэргэдүр Япон дарга нарын гар дэшийг зөөсөн үйлчлэгч нар холхилдон зарим нь цонхны дэргэд хий зогсох тул энгэрийн тэмдэг тод харагдана. Тийм тэмдэгтэй хүмүүсээр Япон дарга нар ачаа дэшийн зөөлөх ёстой ажээ. Сувдаа авч явсан чемоданаа газар тавиад вандан сондлын түшлэг нь олон сууж байтал гар дэш зөөгч нэгэн залуу гүйн хурч ирээд "Сувдаасан, таны тишийг богоонд оруулж өгөх үү? Галтрыг энгсгэгээд хөдлөн шүү" гэж барга аялгуугаар хэлээд чемоданыг нь авахд нь "Хэрэггүй, би өөрөө аваад орчихъя" гэхэд өнөө залуу шалан дээрээс хөндөрүүлсэн чемоданыг буцаан тавихтаа нэгэн зурвас үлдээсэн нь чемодан Сувдаа хоёрын хооронд дунлаа. Сувдаа залууг холдонгууд сүнхнээсээ алчуур гаргах зуур зам явах бивган унгаад авахтаа өнөө бичгийг авч алгандан атгахтаа "Энэ залуу яхаараа миний нэрийг мэддэг үлээ? Энд намайг таних ганц ч хүн байхгүй" гэж бодлоо. Сувдааг буудалд орж ирээд 20 мөч болж байхад дунд зэргийн нуруутай туранхай шаргалдуу царайндан зогсон ширвээс ахалтай эрлиз барийн залуу орж ирээд буудлын их танхимд байгаа хүмүүсийг толгой дараалан ажиглаад хаалганы дэргэд буй бандан сандал дээр суухыг аживал тэрээр Сафроновын туршуул цагаач хочод байлаа. Сувдаа генералтай хамт явуулах талаар Сафронов Йоши хоёр баггүй чармайлт гаргасны адилаар түүний халуун мөрийг мөшгөх явдал бас баггүйхэн чирэгдэлтэй учирчээ. Сувдаа Хато хоёрыг хайлаар руу явсны дараа Йоши Тозиятай утсаар ярьж болсон байдлыг илтгэхэд Харбины цэргийн нисгийнхэнтэй яриулж тусгай онгоцоор Синзин рүү нисэж билээ. Тэр хоёр Чингиж нисхийн өмнө цагаачийг Сувдаагийн араас явуулж хайларын хээрийн цагдаагийн тусгай газарт үүрэг өгүүлсэн аж. Цагаач Йошигийн даалгавраар хайлаар тэрэнгүүтэн цагдаагийн газрын дарагтаа уулзаж нэгэн баг даргаыг бараа болгон олж Сувдаагийн араас хөдөлжээ. Харин Сафронов Йоши хоёр Синзингээс халуун аршаан хотод ирээд хан ширээгийн цэргийн цагдаагийнхантай утсаар яриад цагаачийн ажилд туслах үүрэг болгосны дараа утсаар мэдэгдэж байхыг даалгажээ. Цагаач хан ширээгээс халуун аршаан хүртэлх зам зуур Сувдааг устгах ёстой бөгөөд хэрэг төвөг дэгдсэн үед цагаачийг барихаар оролцсон аливаа ажиллагаанд саад хийхийг цагдаагийнханд үүрэг болгосон байлаа. Цагаач хочод туршуул Сувдаагийн барааг олж харангуут царайгаан буруулахын тулд буруу харан суусан агаад Сувдааг буудлаас гарахыг хүлээж байлаа. Харин энэхэн үед цагаачтай хамт ирсэн баг дарга цагдаагийнхантай уулзаж галтрыгэнд гарч болох хэрэг төвөг үймээний талаар урьдчилан ярилцаж ажлаан хуваарлж байв. Сувдаа хүмүүсийн байр байдлыг ажиглан суухтаа газраас авсан өнөө бичгэн алган дорон задлан уншаад гайхав. Сувдаад бараг залуугийн заавраар ажлаан зохицуул. Рожусай. Сувдаагаас өөр хинч мэдэх ёсгүй энэ нэрийг уншаад Сувдаа сэрхийн зочлоо. Тэгээд хянуур ажиллах ёстойгоо мэдэнгүүт өнөө бичгийн үгийн дистраллыг шалгав. Рожусан бичигт байгаа дараалсан 3 цагийг харангууд Сувдаа бараг залуугийн өдөрдмжээр дараагийнхан ажлыг зохицуулах ёстойг ойлголоо. Галтрыг хөдлөх дохио өгсөн болохоор Сувдаа буудлаас гарлаа. Тэрээр яруухан алхсаар богоонд ойртов. Тэгээд тэрэгний цууны эхнээс 2 дахь богоонд орж суусан тэрхэн үед цагаач хочид 3 дахь богоон руу орлоо. Галтрыг алгуурхан хөдөлж хурдаа нэмсээр хан ширээгээс холгүй байгаа ирээсийн өртөөг чиглэн хурдалсаар цаг шахан болж байхад халуун аршаан хотын галтрэгний буудлын ерөнхий дэжүүр халуун аршаан хотын Япон цэргийн хээрийн цагдаагийн газар руу утастаж илтгэхдээ хан ширээгээс гарсан галтрэг халаахын голын дохой руу онголдлоо гэж мэдэгдлээ. Халуун аршаан хотын цагдаагийн газрын дарга энэ мэдээг дуулангууд хотын цэргийн буудалд буусан тусгай төлөөлөгч Сафронов Йоши хоёрын өрөөнд орж ирлээ. Йоши цагдаагийн газрын даргын царайг ажиглангуутаа "За ямар шуухан мэдээтэй ирвдэ" гэж омогтойхон асуухад Ахмад хэсэгхэн төгдөрснээ "Хан ширээгээс гарсан галтрыг онголдсон байна"
Гэд халааснасаа альчуур гаргаж тухааран чихарсан хөлсөө арчаад эгмаг ээрлээ. Йоши Сафронов руу сүрхий харснаа энэ юу болж байна? Цаад маангуу чинь юу хийж байгаа нь вэ? Тэд чинь ганцхан сувдааг цаашааруулах ёстойгоос Галтэргийг онголдуулах даалгаваргүй шүү дээ гэж хахир зэвүүн дуугаар хашгиран хэлэхэд Сафронов сандал дээрээсээ усхийн босож ширээн дээрх малгайгаан шүүрэн аваад өрөөнөөс гарлаа. 1-р дэвтэр төгсөв. 2-р дэвтэр Хүний нутгийн хөрс хатуу. 1-р бүлэг Анхны суурил. 1. Хаяган хадарсан муу санаа. Тозияасан Галтэрэгний талаар надад тодорхой хэлэх хэрэгтэй. Сансан төсөөлөл бүхэн баримтаар нотлогдсон байх ёстой гэдгийг анхаараарай. Айрмын өдөртөг хүмүүсийн сонссон яриагаар бол эргэлзмэр зүйл их гарч байна. Энэ бүхнийг уул мөртөө шийдэхгүй бол та бид эвгүйхэн занганд орж мэдэн шүү. Ер нь төмөрд замын гинтийн суйрлуу. Энэ хянганд бүгсэн нутгийн мухар толгойтнуудын гараар үйлдэгдсэн хорлон сүйтгэх ялд ажиллагаа юу гэдгийг тогтоох ёстой. Галтэрэгний суйралд өртсөн манай дарга нарын эхэцэг ах дүү нар газар дээр нь очих санал гаргаж сайд нарын танхимд асуудал болгосон байна. Тиймээс надад яг үнэн баримт хэрэгтэй. Тозияасан. Та миний үгийг сонсч байна уу? Яагаад дугуй болчих вэ? Тозия Жанжин штабын нөлөө бүхий удирдах ажилтнтай уулзсаар ярихдаа Яматогийн хөвгүүдийн Бусидо ёсонд үнэнч самуран горим дэглэмийг сахиж ганц үг дууралгүй чагнана. Харин хаяа мэдлээ эрхэмдээдсэ ойлголоо гэхээс цаашгүй. Тозия утсан тавихтан гүнээ санаа алдаж гэнт түгшсэн сэтгэлийн тайвшруулахыг хичээн халааснасаа янжуур гаргаж асаах зураан. Энд яггүй даалгавар байна да. Энэхээр одоо яах вэ? Ямар ч хэсэн л илтгэл бичих ёстой. Харин айрмын удирдлагын зөвшөөрөлгүйгээр сувдааг мөрдөж, эцэст нь үхтлийн олоогүй хэрэгээс яаж мултрах вэ? Хаато өгөр новшийн ятгалгаар түүний шавнар Жанжин штаб товлсон байж таарна. Тэрлүүд өөрийнхөө турсхыг аврахын тулд намайг урдам барьж байгаа нь илэрхий. Ингэхгүй бол тэр хог сувдагийн асуудалд орооцолдох ёстой. Хашир хөгшин гэсэндээ өөрийгөө аятайхан аварчихсан бололтой юм аа. Тэгэхээр би одоо яах вэ гэж бодно. Тозия хэлэм таталсан энэ хэрэгээс өөрийгөө сугалахын тулд болсон хэрэг явдалтай дахин танилцж сайн тунгаах шаардлагатай гэдгийг хинээрч хэлүүлэлтгүй ойлгоно. Учир иймээс сонссон, үдсэн харсан бүхнийг нэгд нэгэнгүй эргэцүүлэн бодож ашигтай эгзэг үрийг олж санах хэрэгтэй. Йошигийн сэтсэн ажиллагаа тухайн үед сансан ёсоор бүтэмжтэй байсан. Гэтэл Галтэрэг хан ширээгээс хөдлөөд цаг шахан болсны дараа Сафронов тэр хоёрыг түгшээсэн мэдэржээ. Галтэрэг ханан гэдэг уулын ёроолоор урсдаг гол руу онголцсон байлаа. Йоши Сафронов хоёр тэр машинаар ирээсээр хөдөлж хянганы нурууны сүрлэг уулсын билээр зурайсан дардан замаар хурдлуулсан юм. Тэр хоёрыг Галтэрэг онголцсон газар ирэхэд шөнө болчихсон байлаа. Харин хан ширээгээс ирэх зохисны албаны хүмүүс сүрлийн шалтгааныг шалгахад нөлөөлөх бүхнийг хийсэн байв. Йоши Сафронов хоёр тэдгэрийн хийсэн шалгалтанд өртгөөргүй зүйлийг ажиглан сэтгэлдэн эргэцүүлэн бодож байжээ. Йошигийн сэтгэлд сувдагийн үхтлийг олж нүдэрэн үзэх ёстой байсны адилаар Сафронов цагаач хочтой туршуулынхаа хүүрийг олж харах нь юу юунаас ч илүү чухал байсныг хэн яахан мэдэх вүлээ. Тозиягаас тусгай даалгавар авсан хоёр хашир маргааш үүр хаяармагц Галтэрэг онголцсон газар дахин очлоо. Дэд голын хоёр талын эрэг аралд хой бүрийг нэгжиж Монголын хэл хүртэл нягтлан шалгахтаа нэгэн жижиг арал дээр хаягдсан цагаачийн үхтэл хайларын цагдаагийн газрын баг даргын хүүрийг олсон юм. Богоон сууж явсан зарим дарга нарын хүүр олдсонгүй.
Харин Харибын хайлаар сэнзэнгэж очсон төмөр замын мэргэжилтэнгүүд Галтрыг онголсон учир шалтгааныг 2 хоногийн дараа тогтоон тодорхойлжээ. Галтргийн хурдыг хэтрүүлж огцон мэргэлтэй газар хурдаан хасаж амжаагүй болохоор Галтригны дугуйны ховилгүй тал огцон мэргэлтийн хүчний нөлөөгөөр зам төмрөөсөө молдорсон аж. Нөгөө талаар замын дэм модны чигжээс 300-аад алхам газар суларч далангийн шороо суултанд орсноос олон дэм мод гулссан төдийгүй зарим дэм модны хадаасны толгой сугарсан байжээ. 7 хоногийн дараа гол руу живсэн вагоны сэгийг гаргахад вагонд няцдаруулаад тэргэх тэмдэггүй болсон өгтөл олноорон олджээ. Усан 7 хоног байсан өгтлийг шинжин тодруулах ямар ч боломж байсангүй. Тозия энэ бүхний хэдэнтэй тунгаан бодсны дараа Йошитэй утсаар ярьлаа. Йоши-сан, Галтригны ослыг Жанжин штабаас сонирхож ер бусын зүйлгээ сэрдэж байна. Хайн ханд бол Жанжин штабаас тусгай хүмүүс ирж магадгүй. Чи төмөр замын мэргэжилтнүүдийн гаргасан тодорхойлтыг юу гэж үзэж байна? Архим дайдсаа. Сафрановын хүмүүс болон халуун аршаан 90 дэх манай хүмүүсийн гаргасан тодорхойлтоос үзвэл нодон жилээс хойш орон нутгийн мухар толгойтнууд тэр хаваар эргэлдэхэн болсон нотлогдсон. Ингэхээр хорлон сүйдэх ажиллагааны уршиг гэж үзэхэд эргэлзээтэй. Нөгөө талаар энэ асуудлыг мухар толгойтнуудтай холбох юм бол ямар чуухан дүгэлтэнд хүрэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ялангуяа их хянганы нуруунд бүгсэн мухар толгойтны хорлон сүйдэх ажиллагааг Квантуны армийн сул талтай холбож болохыг санах хэрэгтэй. Тэгэхээр энэ асуудлыг мухар толгойтны гараар үйлдэгдсэн гэвэл Квантуны армийн нэр сүрэнд муугаар нөлөөлж армийн хэрийн цагдаагийнхныг юу ч хийдгүй гэсэн ойлголтод хүргэнэ. Йоши, тэгвэл төмөр замынхны олхоогүй байдлаас болсон гэдгийг батлах ноцтой баримт чамд байна уу? Тийм баримт гаргаж болно. Хан ширээгийн төмөр зам ашиглалтанд ороод 3 жил гарвхан болж байгаа боловч энэ хугацаанд далан шороо дэм модны чигжээсийг сайн сэлбэн засаж байсангүй. Суйрл гарсан газрын далангийн шороо голд хэтэрхий ойрхон учраас нодингийн үерт нэлээд эвдэрч мууцсныг төмөр замынхан хайхраагүй байна. Тозия Йошитэй ярилцсны дараа Сафроновыг Харибинаас дуутахаар шийдлээ. Тэрээр Иван Степановичоос 3 зүйл тодруулахыг хичээжээ. Юуны өмнө цагаач хочид Сувдагийн талаар ямар баримт цуглуулсантай танилцж түүнийг өөртөө авахар шийдэв. Нөгөө талаар Аяна улсуугийн талаар нарийн судалгаа гаргуулж Ар Монголын ажиллагаанд ашиглах боломжтой эсхийг туршин үзэхэд холбогдолтой тодорхойлт гаргуулах нь чухал зүйлийн нэг байлаа. Эцэст нь Хасуу Тойши Сувдагийн талаар ямар шүүхэн сэтгэгдэлтэй байсныг тодруулж, түүний гаргасан бодол санаанд түшиглэж, армийн тагнуулын газрын баримтыг наривчлан тулгаж үзээд өөрийнхөө шийдийг гаргах ёстой байв. Үнэн дээр Сувдагийн хүр олдоогүй явдал Тозиягийн сэтгэлийг яггүй түгшээсэн. Тэрээр Сувдагийн дээл хувцсны тасархайг олж хараагүй цагт түүнийг үгсэн гэдэгт итгэхгүй ажээ. Тозия баримт мэдээг наривчлан тулгасны дараа өөртөө дүгнэлт хийж би дэндүү хаширлаад ойр хаваан сэрдээд байна уу гэж өөрөөсөө асуудаг болжээ. Тэрээр янжууран угуул суухтан энэ бүхнийг тунгаагаад сэрдэн гэдэг бол муу санаа биш. Энэ бол сэрэмжтэй байхад зайлшгүй шаардлагатай сэтгэхгүй дадал зуршил гэж үзээд өөрийнхөө бодлыг гүнзгийрүүлнэ. Тозия өрөөндөө ганцаараа инхүү эртидүгээг харьцуулж сууснаа цэргийн төлөөлөгчдийн газар руу утасдаж Сафроновыг яаралтай дуудахыг үүрэг болгов. Чингээд өдийнхин хоолыг зооглохоор хоолны өрөөрөө сажиллаа. Тозия хоолны өрөөнд орж ирэнгүүтэн юукийг орж ирээгүй мэдэнгүүтээ өнөөдөр бас хоолндон орж ирэхгүй нэ гэж өөртөө анхааруулсан янзтай өглөв. Сувдаг амир сэтсний дараа Юки өдөржингөн бодлогоширч өрөөнөөсөө толгоогоо зохиолгодгүй боллоо. Тозия энэ бүхнийг ажиад Юкигийн сэтгэлийг тайвшруулахыг хичээхдээ төлөөлөгчийн газраас хэдэн бүсгүй авчирч гэрд нь үйлчлүүлсэн боловч тэдний хэн ч Юкигийн уй гашуудлыг тайлгаруулж чадсангүй.
Харин халахаас ирсэн бурхан шигэгддэг ойдов Юкигийн хоол цайг өрөөнд нь оруулж өгнө. Чингэд гэр оронд нь урдын баяр баясгал үгүй болж дүнсэн. Тозия хоолны ширээний дэргэд зогсож байхдаа Юки сувдаг амир сэтсэн гэдэгт итгэсэн. Харин одоо яаж Юкигийн сэтгэлийг тайвшруулах вэ? Ямар ч хийсэн сувдаг орлож чадах эмэгтэй олж бөөрөнд нь хавчуулах хэрэгтэй. Юкид хоёр дотн байдаг эмэгтэй хүн чинь хэн байх вүлээ? Гэж өөрөөсөө асуухтаа энэ хэдэн жил ямар шүүхэн алдаа гаргаснаа Тозия ойлгов. Тэрээр Юкиг Япон эмэгтэйчүүдтэй ойр дотн үерхэх явдалд санаачлаг гаргалгүй хайн хандажээ. Гэхдээ Тозия бүр арга баргадаж мухардсангүй. Түүний сэтгэлд Акасай санагдлаа. Тозия хоолон зоглолгүй хэдэн мөч ганцаараа сууснаа Юкитэй уулзахаар зориглон суудлаасан өндөлөө. Тэрээр Юкигийн өрөөнд болгоомжилж гэтсэн байдалтай орж ирээд ширээнийхэн дэргэд суугаад ном уншиж буй Юкигийн дэргэд очив. Тэрээр Бээжингийн Монгол хэвлэлийн хорооноос хэвлсэн Эрдэнэ хятадын нэгэн түүхийг уншиж Монголын удам угсаатай холбогдох баримтыг хуулж байлаа. Юки минь, чи ингэж удаан сууж болохгүй. Ном уншиж хэтэрхээ сууснаас болоод ядаргаан дарчхул хэцүү шүү. Одоо бие бодох хэрэгтэй гэж сэтгэл зовсон янзтай хэлэхэд Юки би номоо бичиглэх санаатай. Надад Монголын удам угсааны дээд өвгүүдийн талаар баггүй баримт хуралдаад байна. Гэхэд Тозия сэтгэлдээ сувдаагаас хойш Юки номынхаа талаар надтай ярилцсан болсон. Харин өнөөдөр сэтгэл нь овоо тайван байгаа юм болов уу да. Ийм үед боломжон алдаж болохгүй. Юки Эрдэнэ хятадын хан улсын түүхийг сувдагаар орчуулсан. Тэгэхээр хүннүүгийн талаар баггүй баримттай болсон хэрэг. Тэгэхээр хүннүүгийн талаар нэлээд ойлголттой болоод одоо талийгаач эцгийнхэн бодож байсан их Монгол улсын талаар сонирхож байгаа хэрэг. Юкигийн үндэсний энэ үзэл баримтлалыг улам гүнзгийрүүлэх хэрэгтэй. Тэгвэл Юки хүннийгийн талаар надаас зөвлөгөө авч бидний харьцаа урд урдасaan илүү ойртож сувдааг өгүүлэх юм болно. Тиймээс хүннүүгийн гарал үүслийн талаар ярьж өгөх нь зүйтэй гэж бодож байлаа. Тозия Юкигийн тайван сэргэлэн царайг ажиглаад өөртөө олдсон завшааныг алдахгүй тулд хүннүү гэдэг үгийн утгыг Юкид таалагдах жинхэнэ үнэн холбогдлоор нь тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ. Монголчуудын эртний өвөг дээдэс хүчрэг байсан учраас хан улсын улс төрийн төрөмгөөллийг тухайн үедээ нугалж байсан. Нүүдэлчдийн тэр дайн жуламжлалыг Чингис сэргээж алдар нарын цуур айтуулахыг өөрийн зорилго болгож байсан байж магадгүй. Харин монголчууд одоо улс үндэстнээ нэгтгэх бүрэн боломжтой юм шүү. Өвөр Монгол манай армийн тусламжтайгаар хятадаас тусгаар болсвол ингэхээр Монгол туурхтныг нэгтгэхэд гадаадын тул хүч нь манай арим мөн бөгөөд дотоодын хүч бол үндэсний үзэл сурталаар зэвсгэлэхэд чиглэж байгаа юм. Тиймээс номондоо хүннүү нарын тухай дурдах хэрэгтэй. Надад энэ талаар бодсон юм байхгүй. Би чинь хүннүүгийн талаар байтугай хүннүү гэдэг үгийнхээ учрыг ойлгохгүй байна шүү дээ. Харин та надад туслах юм бол өөр хэрэг. Би чамд дуртаяа туслана. Ялангуяа нүүдэлчдийн өвөг дээдсийг хятадын түүхчид яаж мушгиж, говьулж, муучилж байсныг чи мэдэх ёстой юм шүү. Гэд Тозия янжууран асаалаа. Тэрээр ийм завшаан олдсонд баярлжээ. Баярлах ёстой аж. Тозия сувдагаас хойш Юкигийн сэтгэл өөрчлөгдөчихвээ гэхээс айж харьцаагаа сайжруулахыг мэрэж байсан. Харин тэр хаз завшаан өнөөдөр тохиожээ. Хүннүү гэдэг үгийг хятадын дүрс бичлэгийн утга хэлбэрт тулгуурлан тайлбарлаж болохгүй. Эртний хүннүү хэлний дуудлагын онцлогийг харгалзаж овчноор ашигласан хятадын түүхчид хэрцгий боол гэсэн дүрс үсгээр тэмдэглэхдээ хённүү гэдэг дуудлагыг говьуулсан юм. Тиймээс хятад дүрс бичгийг баримталж хүннүү гэдэг үгийг тайлбарлаж болохгүй. Эртний хятадын түүхчид хятадаас бусад үндэстнийг соёл боловсралгүй бүдүүлэг хамгийн хэрцгий хүмүүс буюу боолууд гэж үздэг байсныг нуух газаргүй.
Хятадууд өөрсдөө бусад улс үндэстний манлай болгоод өөрсдөөсөө бусдыг басамжилдаг донт. Ингэхээр хё иннүү гэдэг бол хүннүү хэлний үгийн дуудлагыг гойвуулж хятад дүрс бичгийн хэрцгий боол гэсэн үг рүү дөхүүлж тэмдэглэснээр бүдүүлэг боол гэдэг ойлголт дэлгэрүүлэх талим гарсан хэрэг. Харин үннийг мушгин гойвуулсан энэ бүхнийг хүн яаж мэдэх вэ? Харин чи бол үннийг мэдж байх нь чухал. Миний ягтлснаар бол хё иннүү гэж тэмдэглэсэн тэр үг бол бидний хүмүүс гэсэн утгатай эртний монгол хэлний хён мануу гэдэг үг байсныг хятадын дүүгчид маавийг гэж хё иннүү гэж тэмдэглэсэн хэрэг. Ингэхээр бидний хүмүүс гэдэг үг нэг удам угсааны хүмүүс гэсэн утгатай болох нь илэрхий. Тиймээс монгол дүүгч саган цэцэн хё иннүү гэдэг үгийн дуудлага утга учирын холбогдлыг сайн мэддэг учраас хён мануу гэдэг үгийн утга нь төшөглөж монголчуудын эртний өвгөг Бэда улс гэсэн нь угтан бидний улс гэсэн үг юм. Эхэн эрхэнд ёсны үед овг аймагуд өөрсдийнхөө гарал угсааг ингэж хамаатуулдаг учраас өөрийн овг аймаг хүний буюу харийн овг аймаг гэж ялгадаг байсан болохоор хүннүүнэр өөрсдийгөө л нэг овг аймгийн ахан дүүс гэж үзэж байсан нь илэрхий гэж сэтгэлдэн бодож явдаг зүйлийг тайлбарлав. Тозуя Чингис өөрийнхөө бодлыг хэлсэн нь хоёр зорилготой. Японы тагнуулын газраас ардын засгийн эсрэг чиглүүлсэн үйл ажиллагааг явуулахдаа юуны өмнө Монголын хар шар феодлуудын төрөл төрөсөд үр хүүхдэд уламжилж үлдсэн үндэсний үзлийг дэврэхэд чиглэж байлаа. Нөгөө талаар Тозуя Цэнгүнгийн үндэсрэг үзлийг дэвэргэж чадсан болохоор охины эцгийн үзлээр хүмүүжүүлэх ёстой гэдгийг өөрийн үүргээ гэж үзнэ. Тозуя Чингис чадвал Юкигийн хөрөнгийг өөрийн гартаа хийж чадна. Тиймээс Тозуя Юкигийн амнаас үндэсрэх үзэл санаа юм уу? Үндэс угсаагаан эрхэмлэх сэжин бүхий үг цухалзвал түүнийг өлгөн авч дэмжин гүнзгийрүүлэхийг хичээдэг. Тиймээс Тозуя сувдаагаас хойш өдий хүртэл дуугүй яваа Юкитэй харьцаагаан сайжруулахын тулд хүннүү гэдэг үгийн утгыг тайлбарлахдаа улс үндэсэн гэдэг бодолд нь түшгэлсэн хэрэг билээ. 46 дугаар хэсэг төгсөв.